Саксон мөнгөний түүхэн хожил, Демаркус Косинс шүүгчдийн холбоо, мөн дээрэс нь холбоо тамирчид болон багтаа тийм их хайргүй юу. За ингээд баскетбол кардашаас эпизод 25. Powered by Airplane. Айлын хөгжи. Бидэндээ хамтран ажиллагч Лами. Бидэндээ хамтран ажиллагч Cool Kicks UB Sneaker Store. Бидэндээ хамтран ажиллагч San Miguel. Бидэндээ хамтран ажиллагч Superus H2. За ямар ч тач бидний эхний ярих сэдэв бол бишрэл металл баг бол түүхэн амжилтыг үзүүлээд ирээр яг яагаад энэ тоглолтын одоо энэ Малайзийн NS Matrix Deers гэдэг багтаа бол тэ 86 болон 98 гэсэн харилцаагаар бол 12 оны зөрүүтэй хожил байгуулсан. Гэхдээ энийг бол яагаад хүн болго ингэж чухалчилж яриад байгаа вэ гэвэл энэ бол одоо Монгол Улсын түүхэнд одоо мэрэгжлийн төвшөнд клубын төвшөнд анх удаага аялан тоглолт хийсэн мөн дээрс нь анхны хожил байсан. Тийм учраас энэ тоглолтын маш холбогдолтой байгаа юм л да. За тухайн тоглолтод бол Байрон Уэсли бол 34 он авсан. Харин Скот бол түн 24 оноогоор туссан бол Монгол тамирчдаас их басгалан Баясаа 21 оноо авч за үнэхээр аимшигт үзүүлэлтийг үзүүлсэн л дээ. За харин тухайн тоглолтод бол бишрэл металл багаас бол мөнх өдөр хөлний бэртлээс болж оролцож чадаагүй бол за багийн ахлагч жижигэ боё уугаа нь болохоор за та бүхэн одоо доороо зургийг хардаа энэ бэртэл нь бол яалтчгүй бас нилээн эвгүй хамар нь бол нилээн илүү эвгүй хөөцөн байлээ. Тэгээд ямар ч асуухад би бол асуухад бол гайгүй гэж хэлээ. Мөн дээрээс нь бол дараагийн тоглолтод бол масктай те тамирчны масктай оролцсон гэж лээ. Тэгээд дараагийн тоглолт нь бол 4 сарын 5-нд Жакартад болно. За харин Малайзийн NS Matrix Deers гэдэг багаас бол те 3 импорт тоглогчтой байсан. Нэг зүйлээ санах хэрэгтэй. BCL-д бол 3 импорт тамирчин тоглож болдог. Гэхдээ металл баг бол яг нэг хэнийг яг Stone уу яасан нүгэд металл баг бол ямар нэгэн 3 дахь импорт хүүгээр бол явсан. Хожил байгуулж чадсан. Matrix-ийн хувьд бол харин 3 импортод тоглосон. Нэг нь болохоор 29 он авсан. Wesley 2 дугаар Wesley-гээд тэгээд харин Ledger-гээ тамирчин бол 12 он легоноор нь авсан бол Obasa-гээ бас нэг төв тоглолтог легоноор бол 15 он авсан. Харин Matrix-аас бол нэг ч яг тий одоо тэр Малайзийн тоглогчдоос бол 10-аас дээш он авсан тоглогч байгаагүй. Тэгэхээр энэ тоглогчдын одоо ур чадвар манай тамирчдын ур чадвар ямар өөр болсон. Мөн дээрээс нь бол энэ дээр бол манайд ирдэг импортуудын левел төвшин шал өөр юм байна гэдгийг бол хангалттай харуулсан гэж би бол бодож байна. За мөн бас яагаад би энэ тоглолт руу өнөөдрийнхөө сэдвийг эхэлж байгааг бол би бол инх баясгалан гэрийг тамирчин бол онцлмоор байгаа юм л да. Ингэж дэлхийн төвшөнд олон улсын стандартад нийцсэн ийм тэмцээнүүдэд 20-с дээш оноо авч олон нийтийн хараан төвт нь өөрөө яг ямар ачиг тустай юм бэ? Цаагаараа ямархуу нөлөө зүйлийг авчирж байгаа юм бэ гэдэг талаас нь ярилцахыг оролдъё л да. Жишээлбэл BCL-ийг бол 1981 оноос үүсгэн байгуулагдаад одоо хүртэл 44 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ийм FIBA-гийн албан ёсны лиг байхгүй юу? За тэгээд 24 оны хувьд бол Шанглийн сан бол $550,000 байсан юм байлээ. За өнгөрсөн жил 24 оноос нь Дубайн тэр BCL Asia-гаар бол 1-р байранд бол $250,000 Шанглиг авсан. За тэр баг бол Либон улсын AE Riyadh билүү. За оноохон би бас нэрийн буруу хэлж магадгүй sorry. Тэр баг бол $250,000 бол Шанглиг авсан. Дараагийнх нь болохоор 150 тэгээд 3-р байрна гэд ингэ шатлуудаараа явдсан юм байлээ л дээ. За би судалж үзлээ л дээ. Жишээлбэл одоо яагаад болохгүй гэж магадгүй дараа жилдээ инх баясгалан магадгүй бид нар дараа жил өөр улсын лигээс өөр импорт тамирчдаар харахыг үгүйсгүй л дээ. За тэр үед магадгүй түүний цалин хөс нь хэд байхаагүй би бас ер нь BCL тоглолтод тамирчдын цалин хөсний талаар бас багцын судалгаа хийгээд үзлээ л дээ. За тэгэхэд бол ийм 3-аас 4 шаталтай байд юм байна. За нэгт бол хэрвээ BCL тоглож байгаа тамирчин одоо XNB юм уу те NBA-ийн тамирчин байсан эсвэл тухайн орныхоо шигшээ багийн national team-ийнхаа тамирчин бол тамирчин ойролцоогоор сарын 50-аас $100,000 юм байна. За одоо хэд хэдэн жишээг дурдлаа. Жишээлбэл та бүхний сайн мэдих Ronda Hollis Jefferson гэх тамирчин байдаг шүү дээ. NBA тоглолтыг үсэн. Тэр болохоор хэрвээ ингэж би болохоор AES сууж авах хэрвээ BCL тоглол цалин сарын 100,000 болон дээшээ нэмэх юм комиссны ийм цалинтай байх боломжтой. За харин дараагийн шатал нь болохоор одоо тухайн Азийн топ лигүүд жишээлбэл CBA, KBL ч юм уу эсвэл PBA тэгээд B1 ч юм уу те Японы хэрвээ иймэрхүү Азийн топ төвчний лигүүд тоглолтыг топ тамирчин ямархуу төгний цалинтай ерөнхийдөө тоглолтын болоо гэд харсан чинь ерөнхийдөө сарын 20-с $80,000 цалинтайгаар BCL-д бол багуудад очиж тоглолт юм билээ. Тийм нүндээ гэрээ хийд юм билээ. За манайха яг яагаад энэ талаар яриад байгаа гэдгийг ойлгохын тулд бол тий дараа жилээс магадгүй манай одоо BCL одоо сүлгүүд баг тоглоно шүү дээ. Ямар нэгэн тамирчин дараа жил өөр багтай ингээд тоглох боломж олдвол ерөөдөө эдийн азааны л ерөөдөө дүнтэй гэрээ шүү гэдэг анхаа шатны ойлголтыг л та бүхэнд өгөх гээд байгаа юм л да. Зөвхөн харин дараагийн левел нь бол яг одоо бас инх баясгалан ч юм уу тэр хүм одоо яг энэ болохоор ийм лиг ба
дундад Азийн дунд лигүүдээс ирж байгаа тамирч, топ жин тамирч жишээлбэл Индонез, одоо Тайван, Монгол ч юм уу те энэ хөвдөл лигүүдээс оролцвол сарын 5-аас 20 мянган долларын гэрээгээр ирэх боломжтой юм байлээ. Тэгээд энэ бол одоо спортын магадгүй хэрвээ дараа жил BCL Монголоос ямар тамирч явах бол гэдэг бол одооноос эхлээд хүлээлт үүсээд эхэллээ. Ямар тамирч хэдэн төгөний гэрээ идэг гэдэг ойлголтууд ерөөдөө ийм байт юм байна. За тэгээд дараагийнхаа сэдвтээ орцгоё. Бидний хамтран нийслдэг Супер H2 усан хамгийн хурдан хугацаанд биеийн шингээ нөхөх үйлчлэгээтэй. Бидний хамтран ажилладаг Суперус H2. За бидний дараагийн сэдэв бол бишрэл металл багтаал холбогдож байна. Бишрэл металл баг бол эхний BCL-ийн тоглолтыг хийсэн одоо Монголд ирж байгаа. Тэгээ 4 сарын 5-нд бол дахиад Pelita Jaya гэдэг одоо Жакартаг зориулж л доо. Тэгэнгუთ за нэгдүгээр та бүхэн холбооноос гаргасан энэ хуваарийг хардаа плей-офф хуваарийг the fuck. Энэ одоо яг ямар хүмүүс нь ямар хуу байдлаар ингэж шийдвэр гаргаад энэ хуваарийг энэ одоо металл багт бол бэртэл гимтэл бол маш ойгуурл байна гэж би бол харж байна. Маш ойрхон байна гэж би бол харж байна. Би манайха муу ёрлоогүй. Гэхдээ энийг хачаалал энийг одоо жишээлбэл ингэж байгаа байхгүй. Жакарта руу Монголоос ирэхэд 12 цагийн нэмэхийн нислэг. Тэгэхээр дор хаяж 13-4 цагийн нислэг. Ирэх буцтайгаа нийлээ бараг 1 хоног 24-5 цагийн нислэг болчихоо байхгүй. Тэгснэ металл багийн бодлохоо 4 сарын 5-нд нь тоглолтоо хийснээр бараг манаас шууд ирээ 4 сарын 8-нд нь дахиж Монголын цувралынхаа тоглолтод оролцоо. За энэ бол угаасаа энэ кармаг бол би энэ хоёр яагаад ингэж гарсан бэ гэдгийг би өөрийнхөө өнцгөөс салбарлалт үзээд яхаа миний буруучж болно зөвчж болно л та. Та бүхэн санаж байвал шинэ оны үеэр UJRN маань л те ингээд эцэгсэг лиг завсарлаад ингээд 2-7 хоног завсарлаад шинэ жилийн хүлээ авалтууд маалтууд гэх тиймэрхүү юмнууд хийсэндээ те энэ бол магадгүй тэрний л карма байх би бол тэгж бодож байна. Тэрнээс болоод дараа нь ингээд зогсуултад тунд хөвгтэй ингээд аль нэг багийгаа хохироосон энэ ч одоо энэ жил манай багууд хитэн тэрбумын төгрөгийн зарлага гаргаад тамирчтай хөрөнгө оруулалтыг цалиусыг өгж байгаа байлээ. Тэгэхэд энэ ийм их эрсдэлтэй ачаалттай хуваарийг гарганы гэдэг бол миний хувьд бол үнэхээр байж болохгүй асуудал гэж би бол бодож байна. Тэгээд дараа жилээс энэ асуудал шийдэгдэх байх гэж би бол найдаж байна. Мөн тэгээд сүүлийн сэдвийг би хэлэх юмарч маань энэ болохоор Pelita Jaya-гийн багийн тухайлд би бас судлаад үзлээ. Ерөнхийдөө ямар хуу тамирчд байд юм бэ? Ранк нь ямар хуу байна гэсэн чинь за тэнд бол 3 дугаар James Dickey гэдэг тоглогч байна. 2 м 8 см өндөртэй хүчний давтлагч төвдөр тоглолдог. За өөрөөр хэлбэл YouTube сувгтай юм байли. Бид бас ганц нэг влог хайлайтыг харахад бол за ер нь тэр нөхрийг л зогсоочвол ерөнхийдөө металл багт бол нэлээд боломжтой харагдсан. Тэр бол ерөнхийдөө хурдтай, өсрэлттэй, шидэлтэй сайжирс одоо Lance Thomas Stone-оос сайн бол надад бас санагдсан. Тэгээд та бүхэн бас тоглогчид сонирхоод үзэхгүй үү те. Мөн дэс нь бол бишрэл металл баг маань бол спонсор буюу ивент итгэгч нь бол Хаан банк гэдэг маш том банк одоо Монголын эдийн засгийн хэдэн үеийнтэй мэдэхгүй бас тийм том групп компани бол орж ирж байгаа юм байлээ. Металл багт бол дахин баяр хүргэе. Тэгээд энэ бол би бол одоо дуу нэгтгээр хаач бардам хэлнэ. Монголд хамгийн их хөрөнгө оруулалттай мөнгө хэрэгэлдэг салбар хөгжиж байгаа спорт бол ялчуус агс. 1890 оны түүхтээ Испаниас гаралтай Сан Мигель шар айргийн Альпиосоор Монголд худалдаалагдаж олонний таашаалыг хүртээд байна. Найз нөхөд хайртай дотны хүмүүстэйгээ баяр төдрүүдийг тэмдэглэхэд хамгийн гоё дурсамжуудыг бүтээн. Дурсамж бүтээх тансаг хамт Сан Мигель бидэнд хамтран ажиллаж байна. За тэгээд бидний дараагийн сэдэв бол Aves багтай холбогдож байна. Aves баг бол тусгай коучос солисон. За хинбэ гэвэл та бидний мэдих Game Day podcast-ийн host. Тэгээд Амбуг ах маань бол Aves баг дээр л ажиллахаар болж байгаа юм бэлээ. Артис Амбугт баяр хүргэе. Тэгээд бас Game Day дээр ялч хит дуудаад нэг Aves-ийн халаалтын цамцыг өмсгөөдөөс нь ийм учиртай байж мэж гэдэг хүмүүс комент бичсэн байлээ л дээ. Тэгээд Game Day гэснээс бол Game Day сүүл одоо төлгөөн металл багийн тамирч одоогийн хорс нэг дугаар байгаа байхгүй. За би бол тэр геймдийн дугаар яг бүтэн үзэг ба. Гэхдээ ерөнхийдөө ярьж байгаа нь харахад бол тий докол ингэж байгаа байхгүй. Шгшээ багт яаж орсон, бэлтгэл нь ямар хуу байсан, тий энэ шгшээ багт тэр хугацааны ямар хуу байсан талаар ярьж байгаа. Яг тэр хэсгийг бол скриншот хийгээд бол Тайваны баясаатай та бид мэдэх бол баясаа бол бас нэлээд хурцгаж өгөхтэй л сторик хийсэн байлээ л. Одоо сторийн дараа юу гэсэн байсныг хамтдаа харцгаая. За энэ нэг юм хэлэхгүй бол болохгүй л дээ. Тухайн үед жигшээ баг маань ид тоглолтоо байсан болохоор юм дуграагүй орхицсан байсан. Тэгсэн энэ бацаан жоохон буруу ярьж орж иж байгаа ингээд. Жоохон ширүүн ирэхтэй. Тэгэнгуутаа ахандуу тэгээд спортын хүн байж жоохон хүндэтгэлтэй даруухан байж сур чи суграагаас илүүдээ биш. Чи зүгээр тэр коучинг системд нь илхүү тохирсон болохоор сонгогдсон байх. Коучинг баг хангалттай өөртөө скаут хийгээд хэнийг дуудах уу, манайд ямар байрал, хэн манай тоглолтын арга барилтай зохицох вэ гэдгийг хангалттай сайн мэдэх боломжтой. Харин оф сизний үеэр бол хамгаагүй 25 байна уу 30 оны тоглогчдыг дуудаад 1-2 сар бэлтгэл хийгээд үнэхээр
тэрэн дээрээ өөрийгөө харуулж чадаагүй хасагдсан бол өөр хэрэг. Ер нь бол season дундуур өрдөгсөн бүрэлдэхүүн зарлах нь буруу гэдэг л энэ л дээ. Ялангуяа гадаадаас очиж байгаа тамирчдад багийн эзэн болон коучосоо мэдээж гişээдээ тоглох гэсэн юм аа шгшээ баг маань намайг дуудаж байна гэд бүр цалингуу чөлөө аваад очиж байхад зүгээр 3 бэлтгэл хийснэ. За энэ удаадаа боломжгүй sorry good luck next time гэд явуулсан байсан шүү дээ. Тэгсэн энэ бацаан бэлтгэл дээрээ хин илүү байсан 7 хоног бэлтгэл хийсэн гэж үлээсэн л байна. Би энэ дээр нэг суграаг сонгогсонгүй энэ төр гэсэнгүү коуч ямар системээр хэнийг ашиглах нь тэр хүний дураа. Гэхдээ үнэхээр 3 бэлтгэлээр шийдэх байсан бол анханасаа яг яага тэр хүнийг нэр хүнд цаг хугацааг өрн байж дуудваа гэдэг л байгаа. Манай хүн өөрөө дараахан болохоор хизээч энэ бүгдийг ингэж ярихгүй л дээ гэд. Ер нь бол нэлээд хэрүүхэн бол сториг бол хийгээд амжсан мэлээ. Мэдээж тэ 50-нд бол суграа болон башиг бол мэдээс маш сайн найзууд тэгээд ямар ч иймэрхүү үзэл бодолтой байгаа юм мэлээ. За энэ дээр бол надад бол төдийлөн хэлээд байх юм алга. Тэгээд яг юм дөөгөвд бол зүгээр ямар хөө байсан гэснийг ярьсан баясаалахар мэдээж бас иймэрхүү өнцгөөс нь ярьж гин. Тэгээд харин таад юу гэж бодож ин дор комментиг санаа бодлоо үлдээгээрэй. Мөн бидэнтэй хамтран ажилладаг Lamy брендийн weapon 6 төрлийн жимсний хамттай бөгөөд 12,000 соролттой 35,000 төгрөгөөр CU-гийн бүх салбарт дэлгүүрүүдээр худалдаалагдж байна. Lamy Payless Puffmore. Тэгээд бидний дараагийн сэдв бол за энэ хэд их багуудын маань бас season бол дуусчлаа. Гэхдээ нэг баг бол шууд ажилдаа орж энэ бол BCH Knights баг. Жишээлбэл өнөөдөр л ихэд тэрээр TLG багт байсан энэ жилийн Rookie of the Year чин хутаг болон гананартай тус 2 жилийн гэрээг бол байгуулсан байна гэж би бас дөнгөж сайхан сонслоо л доо. Тэгэнгუთ энэ дэр нэг асуудал гарч ирж байгаа. За ямартач BCH Knights бол шууд сэргээн босголтын ажил дараагийн үйлрэлтэ байлидын билет эхэлчихэж магадгүй те асаа ураг юу болсоо бол мэдж байгаа тэр дийл бол цагаар одоо л яригдчихлаа байх гэж би бол бодож байна. Харин зарыг ростерыг даваад үсэх юм бол мөн бас BCH Knights баг бол дараа үйлрэл бол хөгжлийн лигийн багтай болно гэж хэлээд. Тэгэхээр яг энэ ростерыг харуулбал бас нэлээд хэдэн тамирчин бол магадгүй дараа жил бид бол хөгжлийн лиг тарахыг бол үгүйсэхгүй. Харин холбогчийн байрлал одоо жишээлбэл металл тоглож байгаа Хьюга Хуйга бол Бат Хуйг бол уг нь бол BCH Knights байгаа. Гэхдээ бол энэ үйлрэл бол металл багт гэрээгээ явцсан. Тэгэнгუთ энд дээр нэг асуудал үүсэж байгаа. Урд чугам дээр бас хэтэрхий олон тоглогчдын нэршлэн гараад ирээ. Одоо жишээлбэл гарын холбогч нь бол төгөлдөр штэ. Тэгэнгуთ Гана гэд бас яг нэг үеийнх нь яг нэг оных нь бас маш чадварлаг PG холбон тоглогч хүрээд ирлээ. Энэ хоёрын гараас илээ хин яах юм. Мөнөөс бас чин хутаг гэд шидэл цайтай бас тоглолтыг маш сайн мэддэг тийм шинэхэн тоглогч байна. Одоо энэ тоглогчийг яаж ашиглахын одоо систем яаж байршуулахын хиний оронд гараас илгээгээд за дараагийн коучинг стафт бол BCH Knights бол ажиллах зүйл маш их байна гэж би бол харж байна. Гүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй платформ болох Freshback нь хаврын үйлрэлийг тохиолдуулан мах болон бэлтгэсэн байгаа бүх бүтээгдэхүүнүүдэд 5-20% хямдралыг зарсан байгаа юм байлээ. Хугацаа нь 3 сарын 20-оос 4 сарын хооронд үргэлжилнэ. Та бүхэндээ доорх байрлах description хэсэг рүү ороод аппликейшнаа татаад хүссэн бүтээгдэхүүнээ захиалаад хөрвүүлээд аваарай. Бидэнд хамтран ажилладаг Freshback. За тэгээ бидний ярилцах сүүлийн сэдв бол за сэлэн модон суулан хасын хөлгүүд багийн цуврал. За энэ цувралчтай тончиг ярих юм ихтэйдээ. Би энэ цувралын бол ихний тоглолтыг бол би бол энэхүү постоос эхлэе гэж бодож байна. За тэр нь бол ямар постыг бол за та бүхэн бол даамгараадын хуудас гэдэг нэг пэйжүүдийг бол мэдэх бах те нилээ бас эвгүй хэлэхтэй хурц сурч юм хараал мараал хамаагүй хэлүүл хийчдэг тийм пэйжүүдийг. За тэнд бол бүр hey boogie гэж байгаа нэг пост бичсэн байхгүй. За одоо монголоор биш одоо яг чадах юм бас орчуулаад хэлчихэл те. Ер нь бол энэ одоо гүлисийн гитарч хулгачийг хараа. Тэгээ энэ бол ингээд удирлын сизон бол бүр алж ийсэн. Тэгсэн чинь тэгээд ууг нь тэгээ баг нь итгээд эзэн итгээд ингээд силаг биш наагаж авч үлдээсэн. Тэгсэн чинь энэ болохоор одоо Эрдэнэ чулуун гэдэг одоо монголоор Эрдэнэ чулуун гэдэг одоо та бүхний бидний сайн мэдих Diamond Stone-ыг яриад байгаа байхгүй Эрдэнэ чулуун гэж. За Stone болохоор энэ Ахмадыг бүр арай л дэндүү их зүүг клуб гэж байдаг шүү дээ. Зүүг клуб руу арай л их дагуулж ороод байна. Тэгээд тийм болохоор энэ хүн ч одоо ингэ саксаа тоглохгүй ингэ зөв шоудод яваад байна. Тэгээд одоо бол Косн санд шилээд байгаа байхгүй. Одоо энэ одоо өгзийн өшөглөө одоо хин гэдгийг мэдрүүлээ гээд тийм пост байгаа. Тэгсэн чинь тэрийг болохоор Chips багийн эзэн мөгчин болохоор stop taking Ahmad to zoo гэд Diamond Stone-ыг mention хийгээд story хийсэн. Бити ингэ юу Ахмадыг дагуулж зүү ороод шоудод байл да гэсэн чинь тэрийн Stone шууд үлгэж аваад what is zoo гэж.
100 гэж юу юм бэ гэж л манай хүн бол энэ бол бас сайхан үлээлт явагдаж байгаа харагцаа. Эстоныг бол угаасаа Монголын сах сонирхдаг барыг хүн болгон 100 бол ямар нэгэн байдлаар харсан баг гэж бодож ин би ч харсан. Тэнгууд мэдээж тэ импорт тамирчдын гэрээсээ олоогоо тэгээ шоуч ч юм уу тиймэрхүү юм бол зөндөө байдаг л баг. Тэнгууд яг Эстон бол бас арай л хэр хэмжээс ихтрээд исэн юм шиг хэлээ. Тэгээд баг гарах болгондоо Ахмадыг дуудаа тэгээд Ахмад нь ч хөрхөд бас нилээ монголцсон бахаа цаашаа сүүл үлдсэндээ баярлаа. Тэгээ ямар ч чихний тоглолтод бол цаашаа бол бүр стил тоосгоо шидсэн. Одоо энэ постерыг харуулъя л да. Эхний геймд бол Ахмад бол яг л Бен Сэмс шиг шидсэн бол харин за гейм 2-т бол цаашаа бол шал өөр хүн болоод ороод ирсэн. Гейм 2-т бол цаашаа 33 он авсан. Бараг л энэ одоо энэ постер бол бараг хаартан шиг харагдаж байгаа сте. Тийм хэмжээний тоглолтыг бол үзүүлсэн. За тэгээ эхний тоглолтын үр дүн бол угаасаа бүгдээрээ мэдж байгаа. Хөлөөд баг маань бол ялалт байгуулсан, нэг тэг болсон. Косонс бол сүүл боломжоо алдаад 3 шидэд бол алдцсан. За тэгээ Сэлэн бодос багийн хувьд бол бас өөр нэг мэдээ нь бол Набахтай холбогдчихжээ л да. Набах болохоор цувралын эхний тоглолтын дараа шууд Волко Эрдэнэ Майнс бол мессеж жагаал. За танайхын тоглогч өгчөөч л. Тэгээ би шууд ойлгосноор л ярьчтай. Энэ тоглолчийг өгчөөч бид нар л авъя гэхэд бол Майнс баг бол маш соёлтойгоор тэр зөв соёлтойгоор л зөвхөн зайл гэж бол надад л санагдсан. Зөвхөн бид нар бол яасан ч өгөхгүй. Тэгэхээр хамт авраг авна гэсэн постыг бол бичсэн байлээ. Тэгээд одоо угаасаа иргэчлээс бол Волкогийн гэрээ дүн ч юм за мэдгүй тэр бол ер нь бол хитэн төгрөгөөр хитэн хэмжээний аль багтаа гэрээг бол би бас сайн мэдэхгүй байна. Ямартайч та бүхний бодлоор бол Волко дараач аль багт байвал хамгийн гоё вэ гэж бодож байна. Миний хувьд бол магадгүй Эрдэнэ Майнерс л бах та. За мөн нэрсэн Сэлэн бодос багтаа холбогдож байгаа бас нэг мэдээлэл бол за 2 тэрбумын гэрээг 2 жилийн хугацаанд дахин нэг хятадын хөрөнгө оруулалт маш машин механизмын хүнд одоо техник төхөөрөмж зардаг тийм хиттийн брэндтэй бол 2 жилийн 2 тэрбум төгрөгийн гэрээг бол хийгээд үзэглээд спонсороор бол аваад ирч чадлаа. Тэгээд за Наба гэдэг хүний тэр бизнес ухааныг бол өнөхөрс ярих зүйл юм байна. Магтахын зүйтэй байх. Мөн дээрс энэ тоо юу хэлж байгаа вэ гэвэл дараа жил Сэлэн бодос баг дахин Демаркус Козенс хэмжээний тамирчин авах санхүүгийн асуудал нэлээд хөөрхөн нугалчлаа гэж би бол харж байна. Коммуникчлээ 1 тэрбум штэ бараг 300-400 мянган доллар. Тэгэхээр бас дараа жил Сэлэн бодос бол дахин нэг сюрпризтэй маш том хэмжээний тоглогч авчирхайг бол үгүйсгүй аль хэдийн тэд бол санхүүгийн асуудлаа нэлээд нааштай гаргаж шийдлээ гэж би бол харж байна. За тэгээд бидэнд хамтран ижлэг Cool Kicks юу би бол таны хүссэн бүх пүүзийг бол 7-оос 10 хоногт бол захиалгаар авчирна. Тэгээд та бүхэнтэй мэдэн штэ Ян Беннет Миллер гэдэг хөлгүүдийн тоглогч. Хөлгүүдийн тоглогч бол яг энэ Kobe All Star 2-0-ыг бол Cool Kicks-ээс л худалдаж авсан юм билээ. Тэгээд Ян Миллерийн хувьд бол уусаа пүүзний магнат хүн тэгээд Европ байдаг. Тэнгууд яг Cool Kicks-ийг сонгоо гэж асуунгууд Cool Kicks болохоор ингэж хэлсэн л дээ. Тэгээд яг ч манайх болохоор хөргөн шуурхаад тэгээд таны хүссэн бүх сайзаар нь ханаас ч бүх пүүзийн найд дээр нь тийм учраас тэгээд манайхыг сонгосон гэж цаач юм бол хэлсэн гिजлээд ямартаж бидэнд хамтран ижлэг Cool Kicks UB. За тэгээд бидний дараагийн танилцуулах пүүз бол Air Force One Carbon Fiber гэдэг нэртэй пүүз байна. Тэнгууд Cool Kicks-ээр болохоор 40-45 ярсмаар нь бол бүгд бэлэн байгаа юм билээ. Хэрвээ таны ярсмаар байхгүй бол та ердөө захиалахад бол 7-оос 11 төр хүрээд ирнэ. Тэгээд Cool Kicks бидэнд хамтран ажиллаж байна. Хаягийн Jam Palace-ийн 4 дахорт 406. Cool Kicks. За харин одоо хэдүүлээд цувралын 2 дахь тоглолтыг ярина да. За би бол хөлгүүд багийг бол энэ үйлдэл бүтэн ростероороо тоглоод 14 оны зүрүүтэй хожигдсон тоглолт би үнэхээр санахгүй байна. Би бүр үнэхээр санахгүй байна. Хөлгүүд багийг бид нар энэ жил ямар өндөр формтой байгааг мэднэ. Гэхдээ Демаркус Козенс нэг хүний нөлөө бас ямар айхтар вэ гэдгийг бол хангалттай харуулж ин тэрээр 21 он авсан Ахмад бол те эцсийн тэр иргэн ирсэн гитар бол аренад бол бараг плей-офф гээд анх удаа дугууруу 33 оног бол авсан. Ямар ч тач тэн дээр Сэлэн бодсол үнэхээр саагсан зүгээр бүгдийг дуусгасан. Харин тоглолтын туршид бол за баг хитэн хүн техникийг алдаа аваад хөөгдөж хитэн хүнч 5-аас дээш алдаатай болчих. Ян Беннет Миллер бол уг нь маш гой тоглолтоо үзүүлж байгаа. Тэгээд яалцчгүй тэн дээр Ахмад шидэлтэн дээр хүрсэн үү хүрээгүй гэвэл би бол хүрсэн гэж хэлнэ. Энэ бол яхаа шүүгчдэгтэй алдаа гаргадаг гэдгийг бид нэр хүлээмжших хэрэгтэй. Тэгээд тэнтэй бол эсэргүүцэд бол 2 техник аваад талбайгаас бол хөөгцөн. За дараа нь тоолборт бол бас 5 алдаа аваад ингээд талбайгаас бас чөлөөлж байгаа. Тэнгуус сүлд бол те за залуу тоглогч Барса Саруул Эрдэнэ хоёр бол бас үйл хэлэг Саруул Эрдэнэг бол маш хүнд алдаа хийгдсэн гэмтэж болцсгүй нөхцлөөр гэдэг байдлаар бол торгосон 300 мянган төгрөгөөр бол торгосон. За харин Барсагийн хувьд бол цаа бүхөөс юу болсон бүгд мэдж байгаа. Тэгээд мэдээ залуу тамирчин шатсан уура барьж дийлээгүй эмоцоо гаргасан. Гэхдээ надад бол энэ бол цагсан мөнгөд байдаг л зүйл. Гэхдээ яг магадгүй энэс бол суралцаа дараагийн тоглолтын дээр бол иймэрхүү
алтаар гарахгүй л хэлгүүдээ би бол тэгж бодож чинь тэгээд ядаж Батбаяр бол маш хүчтэй түлхсэн. Тэр мөчөл надад бол тэр нэг Кобигийн Олимпиар бол Газолыг түлхэхдээ бол бас жоохон адилхан санагдсан шүү. Тэгээд хамгийн ханамжлаар болохоор Барсаг болохоор нэг тоглолт мөн дээрс нь бол 500 мянган төгрөгөөр бол торгосон юм билээ. Хүлгүүд багийг бол 3 сая төгрөгөөр тусдан торгосон юм байлээ. Тэгээд ямар ч тач сурамжаа аваа тэгээд дараагийн тоглолтод бол хүрээд ирэх байлгүүдээ. За харин тоглолтын дараа бол бас Хүлгүүд багийн туслах коуч бол бас нэг ийм зүйлээ бол ярьсан байлээ. Өндөр түүхэн ариун жигсэн яг одоо байгаа үзүүлж байгаа нэг шейп гэж ярьдаг формын хувьд бол яг одоо Монгол тоглогчтойгоо тоглогч нь импорт тоглогчтой нэг ялгаа бол байхгүй. Мэдээж тэргүүн туршлага бол байгаа те. Туршлага шийдвэр гаргалтын дээр давуу талаа үүсгэж байгаа юм бол байгаа. Тэгвэл нөгөө насны хувьд ч юм уу тэгээд ингээд юмны хувьд аваад үзэх юм бол эхний хагас манай Jordan Dolbert 16 оноо, Cousins 15 ч гэдэг юм. За тийм энэ бичлэгээр үзсэн бол за ингэж ярьж болж гин үү те. Ингэж бас одоо энэ бол шууд ингээл жоохон Cousins-ийн нөлөөг бол ерөөхдөө нэг ялгаагүй мэнэ. Cousins-ийн нөлөө бол нэг байхгүй байна гэж шууд хэлж байгаа. Тэгээд зас яг ингэж ярьж ин болж гин үгүй юу гэдгийг бол за үнэхээр би сайн мэдэхгүй. За та нар харин юу гэж бодож байна? Миний бодлоор бол энэ бол жоохон too much байсан л гэж бодож байна. Мөн дээрс нь надад нэг асуулт байна. Энэ цувралд мөнгөч муу шүү гэдэг хүн яг хайч юу? Яг би бол шууд би бүр 2 дахь тоглолтын дараа шууд эсгүй уусаа муу шахраа битсэн ус. Захаан яагаад тоглох байгаа юм бэ? Зүгээр бэртний ясганд бэртэл бол ерөнхийдөө 100% идэгсэн байгаа юм байлээ. Тэгтээ ерөнхийдөө бол одоо коуч нь л гарахгүй байгаа гэл тийм хүм ярьсан. Өөрөө л ерөнхийдөө гараа тоглохыг хүсэж байгаа. Уусаа бэртэл нь 100% идгэрсэн. Тэгээд би бол угаасаа муушхайг харахыг хүсэж байна. Плей-офф ч угаасаа л та нар мэднэ шүү дээ. Туршлага болон хамгаалтан дээр л явдаг. Тэгмүүд хөлүүдийн зарим тамирч бас магадгүй жоохон залуу байж магадгүй. Тэгэхээр одоо магадгүй танаа багч одоо муушх байгаа бол come on би бол плей-оффт бол тоглолт нь ашиглах байсан гэдгийг хэлмээр байна л да. Мөн дээрээс нь бас Cousins-тэй холбоотой бас нэг хэрэг гэхүүдийн нэг одоо нэг юм гарсан нэг юм зураг явуулсан ш та бүхэн цааш ингээд сүүгчтэйгээ ингээд нэг имлэгт ингээд нэг одоо чөлөө цагаар хэм имшүүлээд терапи хийлгээд явж байгаа хөө тэнгуут тэрийн хүмүүс үлгэж аваад шүүгчтэйгээ нийлж хожлоо гэл баахан тим юм ярьсан бэлээ. Тэгээд тэн дээр л наа байх бүр лайв хийгээд юу ярьдаг юм бэ? Уусаад холбооч нь яаж багуудаа хүүтэн хүндий ханддаг үлээ. Тэгээд энэ бол маш бүдүүлэг те. Cousins-ийн менежер хүртэл бол өөрт нь ууралсан байлээ. Ингээд энэ бол хүүхний орон зайг халдж ийм зураг бол дараад тэр дарсан хүн бол тэгээд бас асуудалд орсон байхаа үл үгүйсэхгүй. За тэгээд ямар ч тач цуврал одоо бол бүх юм эхэлж чинь плей-оффын уур амьсгал цуврал нэг одоо тэгэхээр Ace Chips болон Metal багийн цуврал эхлэж чинь. За ямар ч тач Basketball Kardashians episode 25 байлаа. Powered by Airplane аялын хөгжөөр өтөөр явдаг байгаа. Үн тэгээ бидэнтэй хамтран ажилладаг Subarus H2-ро Испани Altarchar Eric San Miguel Lamy брендing веб мөн пүүсний соёлыг Монголд дэлгэрүүлэгч Cool Kicks UB хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй платформ болох Freshback бидэнд хамтран ажиллахыг дуулахад таатай байна. За ингээд дараагийн дугаараа уулзцгаая. Powered by Airplane аялын хөгжий. Бидэндээ хамтран ажиллагч Lamy. Бидэндээ хамтран ажиллагч Cool Kicks UB Sneaker Store. Бидэндээ хамтран ажиллагч San Miguel. Бидэндээ хамтран ажиллагч Subarus H2.